Сайн байцгаана уу? Монголын уламжлалт хамгаалах ухааны эрүүл байх гол үзэл онолыг тайлбарлах хичээлээ эхэлье. За хичээлийн маань агуулга Монголын уламжлалт хамгаалах ухааны товч танилцуулга. За уламжлалт хамгаалах ухаанд хүний биеийг төрлөх өрмөс чанараар нь хэрхэн хуваадаг тухай. За дараад нь хүн болон байгаль хоорондын холбоо хэлхээ буюу хүнд өөрт нь биоритмийн ямар нөлөөлөл манай гар дэлхий, байгалийн цаг уурын хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг тухай. За дараагийн сэдэв бол эрүүл байхын тулд хоол ундаа хэрхэн тогтцоолох тухай. Эдгээр сэдвүүдээр хичээл бэлтгэгдсэн байна. За хүн эрүүл байна гэдгийг авч үзэх юм бол түүнд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдгийг олон эрдэмтэд тогтоосон байна. За ингээд эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн 20-25% нь бол тухайн хүний удмын хүчин зүйл, төрөлх хүчин зүйл нь нөлөөлөх нь. За 50-55% нь бол амьдралын хэвшил. Ялангуяа таны өдөр тутмын идэж ууж байгаа хоол унд, мөн сэтгэл санааны байдал, өдөртөө хийж байгаа ажил хөдөлмөр, хөдөлгөөн дасгал эдгээр бүхэн бараг 50% нөлөөлөх нэ. За 20-25% нь болохоор орчны нөлөөлөл. Бид бол байгаль цагууртайгаа басан зохицох ёстой. За орчин нийгэм, хүмүүс хоорондын харилцаа гэгчлэн эдгээр нөлөөллүүд бол 20-25% байна. За үлдсэн багахан хувь нь бол эрүүл мэндийн үйлчилгээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээний байдлаас хамаардаг гэсэн. Тэгэхээр эрүүл байхад бол хамгийн ихэнх хувь нь бол таны өөрөөс ч хамаарна гэсэн утга санаа бас байгаа. За монголчууд бол ерөнхийдөө нүүдлийн соёл иргэншилтэй байгаль цаг уурынхаа нөхцөл байдалд дасан зохицож ингэж өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдарсаар ирсэн байгаа. За ер нь бол хүний эрүүл байхад зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлсийг байгаль цаг уурын хүчин зүйл, хүний бие өөрөө хэрхэн дасан зохицох, за нийгэмтэйгээ буюу хүмүүс хоорондын харилцаанд хэрхэн дасан зохицол сайн байх юм бол эрүүл байна гэж хэлдэг байгаа. За уламжлалт хамгаалах ухаанд бол ерөнхийдөө амьдралын хэвшил болон хоол унд гэхээс гадна хүний өөрийн төрлөх мөн чанарыг илүү их авч үздэг. Тэгэхээр төрлөх мөн чанарыг лун, трипа, ваткан гэсэн англи нэрээр бичсэн байна л да. Тэгэхээр лүнти бадгана гэсэн үг бол ерөнхийдөө төвд үгнээс гаралтай байгаа. За эдгээрүүдийг яг багчилсан орчуулгын яг ингээд салхи, цус, бадган салсч гэдэг юм үгээр бичсэн байна. Тэгэхээр энэ уламжлалт хамгаалах ухааны эртний энэ хийшэр бадган гэсэн энэ үг хэллэг бол онлын хийсвэр нэр томьёолол бөгөөд ерөнхийдөө хүний бие дээр авч үзэх юм бол хүний биеийн өөрийн бодис энергийн солилцооны ерөнхий 3 өөр хэв шинжээг бол цаана агуулсан юм том онлын ойлголт байдаг. За тэгээ эрүүл байна гэдэг бол хүн өөрөө бодисын солилцоонд тэнцвэртэй байгаад нийгэм орчиндөө дасан зохицож чадах юм бол сайн байна гэсэн. Тэгэхээр энэ бодисын солилцооных нь ерөнхий хэв шинжээс хамаарат хүмүүсийг бол ерөнхийдөө хий давамгай бодис энергийн солилцоотой, шар давамгай бодис энергийн солилцоотой, бадган давамгай бодис энергийн солилцоотой гэгчлэн ингэж хуваасан байдаг. Эдгээр 3 онлын ойлголтыг бол уламжлалт хамгаалах ухааны эртний судар номд бол ерөнхий ийм нэг дүрсүргээр харуулсан байна. За сая ярьсан хийшэр бадган гэсэн бодис энергийн солилцооны хэв шинж давамгай хүмүүсийн ерөнхий дүр зургийг бас энэ дээр бичсэн байна. Тэгэхээр энэ хийшэр бадган гэдэг зүйл бол хүн болгоны бодис энергийн солилцооны ерөнхий хэв шинжийг илэрхийлдэг үг хэллэг бөгөөд за ерөнхийдөө хүний биед гүйцэтгэх үүргүүдийн энэ дээр бас товчхон дурдсан байна. Жишээлх юм бол хий гэдэг зүйл байна л гэдэг бол та амьсгалж байна, амьд байна гэдгийг илэрхийлдэг юм байна. За тэгээ хүн өөрөө явах, хөдлөх, судсаар нь хий цус эргэлдэх энэ бүхий л үйл ажиллагаа оюун санаагаа тодруулж байгаа, аливаа зүйлийг сэтгэж бодож байгаа эдгээр бүх зүйл бас хийний оролцоо байна гэж хэлдэг байна. За шар гэсэн махбодын тухайд бол бие гүйцэтгэх үүрэг нь шар гэдэг зүйл хүний биед байна л гэдэг бол дулаан үүсэж байна. Химийн энерги цаанаасаа хүний биед бодис энергийнхаа солилцоог явуулах энергийн их усүр байна гэсэн ерөнхий ухамсарыг ойлгох хэрэгтэй. За хүний биед галын элч байх, өлсөх, цангах, хоолндоо сайн боловсруулж чадах, хоолны дуршил сайн байх, хоолыг түргэн шингээх, за биеийн элчтэй дулаан байх, өнгө зүс нь цог жавхаатай байх, зүрх зоригтой, оюун ухаан, тод сэргийг эдгээр бүх зүйл бол шарын үйлдэлээр хийгдэж байдаг гэж уламжлалт хамгаалах ухаанд тайлбарлаж иржээ. За бадган гэсэн махбодын бие махбодод гүйцэтгэх үүрэг нь бол ямар ч байсан биеийн нэг тийм цуллаг байх,
За биеийг хүчтэй, оюун ухааныг саруул болгох, за нойрыг хүргэх, ясыг барилдуулах, өвчин зовлон тэсвэрлэх, төвчээрийг бий болгох, арсыг тослог зөөлрүүлэх гэгчлээ. Ерөнхийдөө бадганы суурь үйлдэл бол шороо усан махбод дээр тулгуурлан хүний биеийн бүтцийн тодорхой хэсгийг үүсгэхэд оролцох бөгөөд бие махбодын бүхий л үйл ажиллагаанд хий болон шартаагаа хамтран бодис энергийн солилцоог явуулдаг байна. За ингээ ерөнхийдөө уламжлалт хангах ухаанд бол хүний биеийн төрлөх өвөрмөц чанар буюу хийшэр бадган гэсэн энэ ерөнхий суурин дээрээ суурлаад хүний өөрийн бодис энергийн солилцоо бол хүн болгон дээр харилцан адилгүй юм аа. Ялангуяа хийний мөн чанартай, шарын мөн чанартай, бадган мөн чанартай мөн цаашлбал эдгээр махбодууд хоорондоо хавсарч болно. За хий бадган юм уу, эсвэл шар хий юм уу, эсвэл бадган шар юм уу, эсвэл энэ гурвуулаа хавсарчсан юм уу гэвч хүний бодис энергийн солилцоо цаана өөр байхыг хүний төрлөх өвөрмөц чанар гэж нэрлсээр ирсэн. За ингээ ерөнхийдөө хийшэр бадган гэсэн ерөнхий бодис энергийн солилцоо давамгай байх тэр хүний төрлөх өвөрмөц чанарыг нэг махбодоор нь ингээ давамгай байдлыг нь илүү түлхүү байдлаар хий давамгай байвал таны бие махбод гадар төрхөн юм байна, сэтгэл санаа нь юм байна гэхчлээ ингээд судар номд ингээд илэрхий тод бичсэн байдаг. За тухайлбал хий мэн чанартай хүн бол ерөнхийдөө нэг жоохон туранхай дөө өндөр. За тэгээ ялангуяа тэрийг бол орчин үеийн хангах ухаанаар нь хоёр сүврэгдэс өвчүүний хоорондын өнцөг бол нэлээд жоохон мохоодуу маягийн гихчлээ ингээд тодорхойлдог байна. За арьс нь хуураа, нойрондоо сэргэг, за хоолны туршил бол жоохон аяада их аяада багч гэдэг юм уу. За ингээ хүнийх нь өөрийн мөн чанар бол хурдан түргэн, их хурдан түргэн хөдөлгөөнтэй, юмаа хэлсэн юм амархан мартах чанартай ч гэдэг юм уу. Ой тогтоолтын хувьд амархан тогтоох боловч амархан мартах чанартай. За мөн цаашлах юм бол байгаль орчиндөө дасан зохицох чадварын хувьд нэлээд жоохон хүйтэн сэрүүн зүйлээр амархан гэмтэх магадaltaй гэж хэлдэг байна. За мөр цаашлах юм бол уламжлалт хангах ухаан ингээ хүний өөрийн бодис энергийн солилцооны ерөнхий хэв шинжийг тодорхойлж чадж байгаа бол тэр нь явандаа нас ахаад ирэхээр ч юм уу ямархуу өвчлөлд хүргэж болох вэ гэдгийг ингээ урдчлан тооцоолон хэлж чаддаг нэг ач тустай байдаг. Жишээлх юм бол өвөрмөц чанартай хүн ерөнхийдөө нэг жоохон тийм сэтгэл санаа амархан хямрах, стресс өртөх гэдэг юм уу, эсвэл жоохон бие махбодын хувьд жоохон тураалч гэдэг юм уу, эсвэл жоохон зүрх амархан өвдөгч гэдэг юм уу, толгоо нь өвдөгч гэдэг юм уу, ингээ мэдрэлийн юм стресс гэж орчин үед ярьж байгаа тийм ээ. Тиймэрхүү дарамт байдал, сэтгэл санаа амархан тогтворгүй болох ийм байдалд өртөх магадaltaй гэж хэлсэн байна. За шарын мөн чанартай хүм за энэхүү гурван хэв шинжийг дүн трипа бадгаан гэсэн энэ болохоор ихэвчлэн англи нэр дээр люнти бадгана гэсэн төвд нэрийг яг галаглаад дуудлагаар нь бичгтээ ингэж бичдэг юм байна. Тэр цэнхрээр бичсэн люнти бадган гэсэн үг болохоор яг төвд үсгээ галаглаад буулгасан юм хэлбэр байгаа. За шарын мөн чанартай хүн бол ер нь бие махбодын хувьд бол дундаж, за ерөнхийдөө бол мах булчингийн хөгжил сайтай. За арьс нь нэлээд тийм тослогдуу халуун. За тэгээ ерөнхийдөө өсөж ундаасахтаа маш их хурдан бодис солилцоо эрчимтэй. За тэгээ хүний өөрийн сэтгэл зүй зан төлөвийн хувьд болохоор нэлээд их ой ухаан хурцтай. За мөн түүнийгээ дагаа жоохон тийм хурц тогшин ааштай, амархан уурлах ч юм уу ийм байдал байна гэж хэлдэг. За тэгээ байгаль орчиндөө дасан зохицохын хувьд бол ер нь нэг жоохон хүүтний төсвөрлөгтэй сайн, харин нэг халууцах дургүй, сэрүүн дуртай юм хүмүүс байна. Угаасаа өөрийнх нь биеийн дотоод халууны хэмжээ бол их байх юм тийм ээ. За тэгэхээр ийм төрлөх өвөрмөц чанартай хүмүүс бол цаашдаа бодис энергийн солилцооны тухайд хэрвээ махбодын тэнцвэр алдагдах юм бол ямар өвчнөд өртөх магадaltaй вэ гэвэл ихэвчлэн жоохон биеийн дунд хэсгийн элэг цэсний халуун ихсэх ч юм уу. За тэр өвчтөө цаашаага муудасны гэмийг үүсгэх. За эдгээр өвчнүүдэд нэлээд өртөмхий байх магадaltaй гэж бичсэн байдаг юм байна. За бадган төрхийн хүмүүс бол ихэвчлэн бие махбодын хувьд бол том, за өндөр махлагч гэдэг юм уу. За тэгээ арьс үрс нь бол зөөлөн, цайвардуу. За ихэвчлэн бол нус цэр элбэгтэй, нойр сайтай гэж хэлдэг юм байна. За зам төрхийн хувьд бол нэлээд жоохон тайвуу аажуу, зөөлөн зам төрхтэй. За альва нэгэн тийм зүйлд бол тэсвэр төвчээр сайтай, өсөж ундаасах зааш тэсвэртэй, гэвчэг нойр ихтэй юм хүмүүс байдаг юм байна. За өвчлөлийн хувьд бол өөрөө нэг жоохон аажуу удаан хэв шинжтэй, энерги их нөөцлөх мөн чанартай хүмүүс учраас яхан таргалах юм уу, за эсвэл нь чихрийн шижин гэдэг юм уу, эсвэл цусны өөхлөг ихсэх. За цаашдаа явандаа бол хөдөлгөөн дасгал хийх нь удаан байх юм бол хавдар өвчлөл гэдэг юм уу. За нэг иймэрхүү
хүчин нэмэгдэх байдалд бол өртөмхий гэсэн ийм байдлыг судар номд бичжээ. За саяын хийшэр бадхан гэсэн өрмөц төрхүүд маань хоорондоо мэдээж хүн болгон ганцхан байхгүй хөвчлэн махбодын хавсарсан шинж төрхтэй биеийн төрөлхөө өрмөц чанартай хүмүүс бол их байдаг. За жишээлх юм бол хийшэр хавсарсан хүмүүс бол ерөнхийдөө тэр хоёр шинжийг хоёулангийн агуулсан учраас ерөнхийдөө бас хоёрдмоо шинжтэй. За хөвчлэн бол хурдан түргэн, за бие махбод нь бол туран хавтар. За тэгээд оюун санааны хувьд бол нэлээд докторгүй шинжтэй, хурдан яриатай. За ингээ энэ сэтгэл зүйн талын зүйлийг бол нэлээд их судар номд тодорхой бичсэн байдаг. За тэгээ халууныг төсвөрлөхтэй бол мууч гэдэг юм уу. За ингээд цаашдаа бол мөн адилхан хий шарын төрхийн хүмүүсийн өвчлөл зэргүүд бас өртөг магадлал өндөр болно. За бадганы өрмөц чанартай хүмүүс бол мөн адилхан бадганы хоёр болохоор шороо ус болон хий гэсэн мөн чанарууд байгаа учраас бас тийм байгаль орчин дасан зохицохын тулд хүүтнийг төсвөрлөхтэй жаахан муу. За бие махбодын хувьд бадганаар том, хийгээр дунд зэрэг, за арьсан эсвэл бадганаар цайвар, хийгээр жоохон бараанд дүр төрхтэй байх ч юм уу. За хоол ундыг шингээх чадварын хувьд бол дундаж байх жишээний. За хүүтнийг төсвөрлөхтэй муу гэж хэлнэ. За бадган шар хавсарсан мөн чанартай хүн бол ерөнхийдөө бие махбодын дунд махмараа сайтай. За ингээ ерөнхийдөө бол нэлийн жоохон онцлог зүйл нь манайхан бол хөлсний үнэр бол нэлийн их тод байна гэж бичсэн байна. За оюун санааны хувьд бол нэлийн их тогтвортой, ухаан оюун санаа сайтай. За аливаа зүйлийг төсвөрлөх чадвартай. За байгаль орчин төсвөрлөх чадвар бол харьцангуй сайн гэж ингэж бичсэн байна. За ингээ гурван махбодыг хавсарсан шинж төрхтэй хүмүүс үгэл аливаа зүйл дээр гоцгойд гэж бичсэн байна. За ингээ ерөнхийдөө судар номдор бичгэд бол энэ гурван махбод гуруула тэнцвэртэй ийм хэв шинж бол хөвчлэн бурхан талцаа яах гэлчлэн бас бичсэн байх тохиолдол бий. За хүний бие махбод бол байгальдаа хэрхэн дасан зохицдог вэ? Байгальд дасан зохицснороо хэрхэн яаж эрүүл амьдрах вэ? Жилийн дөрвөн удирлыг дагаад ямар хөө био хэмнэл байгальд явагддаг вэ? Түүнийг дагаад хүний биед ямар хувирал өөрчлөлт гардаг тухай танилцуулъя. За тэгэхээр ерөнхийдөө уламжлалт ухаанд бол жилийг 4 улирал 6 цагаар хувааж идэг. Тэгэхээр манай орны хувьд л нэлээд ч хүүтэн сэрүүний улирал нь их урт байдаг. За тийм учраас өвлийн эхийн сар, өвлийн адаг сар, за тэгээ хаврын сар, хавраасаа 100 шилжихийн хооронд бол дэгжирлийн буюу тэжээлийн цаг. За тэгээ зуны эхэн адаг, намрын улирал гэх чинь ингээд 6 цагаар хувааж идэг юм байна. Тэгэхээр энэ 6 цагийг дагаад байгаль цагуурд бол шороо ус гал хий гэсэн 4 махбод ээлжлээд ингээ байгалийн өөрлөлт өөрчлөлт явагдана. За мөн цаашдаа бол дэлхийн нар сарны хоорондын хөдөлгөөний холбоо хамаарал бас энд бас яригдана. За тэгэхээр энэ ерөнхий том өснөгтэйг бол цаашаага жижиг хэсгээр нь би тайлбарлахаар байгаа. За энэ дээр юу гэхээр ер нь нэг өдрийн дотор бол тэр био хэмнэл бол хэрхэн явагддаг тухай. За тэгээ жилийн 6 цагийн тухайд био хэмнэл хэрхэн явагддаг тухай. За 4 улирлын тухайд био хэмнэл хэрхэн өөрчлөгддөг тухай. Үүнийгээ уламжлалт ухааны хийшэр бадганы хурж хөддөж амьрлах гэсэн 3 үгээр тайлбарлаа илэрхийлсэн байдаг. За хурна гэхээр тухайн улирал эхлэхээс өмнө байгаль орчинд ямар махбодын өөрчлөлт явагддаг вэ? Яг тухайн улиралдаа ямар махбод нь дэлгэрэх вэ? Дэлгэрэх хэлбэрийг нь бол ихэвчлэн rise гэсэн үгээр байдаг? Илэрхийлдэг. За жишээлх юм бол нэг өдрийн тухайд бол өдрийг ерөнхийдөө хүүтэн дулаан халууны цаг гэж ингээ 3 хуваадаг юм байна. За хүүтний цаг гэхээр 2 эхнийг бол хүүтнээсээр өнгөж хэлдэг. Өдөр шөнийн 2 эхэн. За 2 дунд гэхээр өдөр шөнийн яг тэг дундыг биш өдөр шөнийн адгийг хэлнэ. За халуун цаг гэхээр өдөр шөнийн дундыг хэлдэг байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ өдөр шөнийн ихэнх үед бол шар амиралсан бадган хуригдагдсан байх цаг үе. За ингээ ерөнхийдөө өдөр шөнийн яг 2 дунд болохоор нэлээд халуун цаг үед болохоор шарын махбод хөдлөх, за харин бадган амирлах, хий уржаах цаг гэсэн юм ерөнхий цаагаараа био хэмнэлийн өөрчлөлтийг ингээд яг схемээр үзүүлэх юм бол ийм байгаа. За эдгээрүүдийг би дараагийн тусад нь авсан зурган дээр тайлбарлавал илүү их тийм ойлгомжтой байх байхаа гэж бодож байна. За энийг зураг болохоор өдрийн био хэмнэлийг тасалж аваад харуулсан байна. Өдрийн био хэмнэлийг ерөнхийдөө энэ хэсэгт болохоор яг энэ дотор талд нь болохоор цагуудыг тавьсан байна те. За ингээд ерөнхийдөө өдөр шөнө хоёрын цагийг бичээд, за энэ дундлын тойрог дээр болохоор
альфа эстет мембран оксидation потенциал энтергээ хэлсэн. Энэ зүйл нь болохоор хүний бие нэг жижигхэн эс болохоор тухайн тэр биохимилийн өөрчлөлтөнд ямар хуу байдлаар эсэлдэх хуруулаа нэмэгдүүлэх эсвэл ангижрах хуруулан даван балгах гэдэг юм уу. Хүний өөрийн утас солилцооны хэв шинжийг илүү ихээр оруулсан юм хэсэг байгаа. За хамгийн гадна талын тойрог дээр болохоор хийшэр бадган одоо хурц хөдөлж амьрлахыг бичсэн байгаа. Жишээлх юм бол энэ дээр одоо хий хөдлөх гэсэн юм юу ахад том ял байгаа. Энэ болохоор уламжилт судар номон дээр хий хөдлөх гэж хэлж байгаа нь бол юу гэсэн үг юм гэхээр өдөр шөнийн 2 адаг. Жишээлх юм бол шүн дундаас хойшоогоо одоо 5:40-оос өглөөний 7:42-ийн хоорондох ч юм уу. Оройны үдээс хойш 3:40-оос оройны 7:40 хооронд ч юм уу. За энэ үед болохоор хий хөдлөх гэж хэлнэ. За энэ үед болохоор хүний биеийн эсийн дотор ихэвчлэн эрдокс потенциал гэдэг юм одоо давамгайлах тийм хэлбэр байдаг юм байна. За тэгвэл дараад нь бадган хөдлөх гэсэн тэр хэлбэр болохоор өдөр шөнийн 2 ихэн гэж хэлдэг. За оройдоо бол бүрий цагаас 7:40-оос 11:40 хооронд ч юм уу. За өглөөгөр болохоор 7:40-оос 11:40 хооронд ч юм уу. За энэ үед хүний биеийн доторх эд эрхтнүүдийн дотор одоо бета эсийнхэн бүрхүүл нь бета төлөв рүүгээ илүү их шилжих юм уу. Түн дотор одоо ангижрах эрдокс потенциал илүү их давамгайлахын цаг удирдал гэж хугацаа гэж хэлж болох юм байна. За тэгвэл дараа нь болохоор одоо өдөр дунд 2-ын 2 дунд гэж хэлнэ тийм ээ. За өдөр дундын дунд үе гэхээр одоо манайхан бол 10:40-оос 2 цагийн хооронд ч юм уу. Шүн дундын болохоор мөн адилхан шөнийн эхний 10 цагаас шүн дундын 2 цаг ч юм уу. За энэ үед болохоор шар хөдлөх цаг гэж уламжлалт хамгаахаар томьёолж ирсэн байна. За энэ үед болохоор хүний биеийн эсийн үйл ажиллагаанд бол нисэлдүүлэх потенциал нэлээд их эрчимтэй байдаг цаг үе гэж ингэж томьёолж болох нэ. За эдгээр байдлыг бол уламжилт эртний судар ном төв дангаах ухааны сонгогдох зохиолох 4 үндэс гэсэн зохиолбол юу гэж бичсэн гэхээр өдөр шөнийн 2 төгсгөлд одоо хий хөдлөнө, 2 адагт хий хөдлөнө. Өдөр шөнийн 2 дунд бол шар хөдлөнө. За өдөр шөнийн 2 адагт бол бадган хөдлөнө гэж ингэж судар ном тэмдэглэсэн байх нэ. За энэхүү зураг болохоор биохимилийн өөрчлөлтийг 4 улирлаар үзүүлсэн юм зураг байгаа юм. За тэгэхээр манай орны хувьд бол намар өвөл хавар зун гэсэн юм 4 улирлалтай. За ингээд 4 улирлынхаа саруудыг энэ дээр бичсэн байна. За ингээд түүн дээрээ бол хийшэр бадганы хурц хөдлөх гэсэн уламжлалтны томьёолыг орчин үеийн янгаахтай холбогдуулан тайлбарлахыг хичээе. За тэгэхээр энэ зурган дээр юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо бол өвлийн эхэн сар гарлаа гэж бодъё тийм ээ. За тэгэхээр өвлийн эхэн сарын өмнө бол намрын улирал байсан тийм ээ. Тэгэхээр өвлийн улирал бол манай орны тухайд нэлээд их хүүтэн ялангуяа нар дэлхийн хоёрын хоорондох зай бол хамгийн одоо хол зааг дээр очисон цаг үе гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр нь өвлийн улирал хүүтэн болох гэж байгаа учраас хүний биеийн дасан зохицол бол намрын улиралдаа нэлээд их өөрийнхөө дотор халууныг дээшлүүлэх юм хэв шинжид ордог. За тэр хэв шинжийг нь бол юу гэж хэлсэн гэхээр шар хөдлөх цаг улирал гэж хэлж байгаа. Намрын улирал бол шар хөдлөхөө гэж хэлж байгаа. Шар хөдлөх бөгөөд энд бол хий амьрлана гэж хэлнэ. За ингээд намрын цаг өнгөрсний дараа өвлийн улирал болоход хүүтэн улирал ирлээ тийм ээ. Хүүтэн улирал болохоор нөгөө халуун хэмжээ нь намрын халуун хэмжээ бол буурж ирнэ. Тэрийг нь болохоор ихэвчлэн шар хөдлөх, шар амьрлах гэж хэлнэ. Байгаль цаг урдаа бол гал махбодын хэмжээ буурж ирэх, төмөр махбодын хэмжээ буурах гэж хэлнэ тийм. За тэгээд өвлийн эхэн сард болохоор зэрэг өвлийн эхэн дунд болохоор бадган ингээ айжим хуримтлагдаад өвлийн туршид ерөнхийдөө хүүтний нөлөөгөөр нь бадган хуримтлагдана гэж хэлнэ. Тэгэхээр энэ бадган гэсэн нэр томьёол уламжлалт ухааны шороо усан махбодыг төлөөлсөн юм ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ дотор мөн л адилхан бие махбодын нөгөө юуныхаа нөөц дижэл бүх зүйлээ нөөцлөх юм тамирхийнхаа хамгийн одоо оргил сайн цагтаа байх цаг улирал гэж хэлдэг. За гэсэн боловч хүүтний нөлөөгөөр биеийн одоо арсны нөхцөл зэргүүд хаагдсан, биеийнхаа дулааныг гадагшлуулахгүй байх ийм цаг улирал байгаа учраас одоо түүн дасан зохицоо хоол ундыг хэрэглэх, ялангуяа манай монголчуудын тухайд махан хоолыг энэ төр хэрэглэдэг тийм ээ. За эдгээрүүдийг дараа хоолн дээр ярив. За ингээд намрын өвлийн улирал дуусны дараа хаврын улирал ирнэ. За хаврын улирал болоход эргээд багал цагуур одоо дулаарч эхэлнэ. За нар маань буцаж байгаа гэсэн үг тийм ээ. За дэлхийн нар хоёрын хоорондох ойртох цай бол манай дэлхийд ойртох жишээ нэ. За энэ үед бол хаврын дулааны улирлаар бол нөгөө хүүтэн шороо ус бадган маань өөрөө жоохон багасж ирнэ. Одоо хөөтөлж ирнэ. Дулаанаар нөгөө хүүтэн байсан юм чинь гисэд хөдлөх гэж хэлнэ. За энэ хүү томьёолын цаана бол хаврын улирал мод болон модон махбод энэ төр дэлгэрж ирэх. За энэ цаг улирал бол бадган хөдлөж байгаа боловч цаагаараа хий амьрлах гэсэн юм дасан зохицлын ургуул явагдана. За үүний дараа бол энэ
хаврын цагаас зун руу шилжин тийм ээ. Зун руу шилжихэд бол ихэвчлэн зуны 6 сарын 22 гэхэд бол нар буцах буюу одоо хамгийн их халуун цаг бол оргилдоо өрлөө гэж хэлж болохоор байдаг тийм ээ. Тэгэхээр энэ зуны улирал болохоос өмнө бол 4 сараас 6 сарын дунд хүртэл энэ цаг улирал бол дэгжирлийн улирал гэж ярьдаг. Гадна байгаль цаг улирал бол байгаль бол өдрөөс өдөрт одоо гал хийм ахуудын хүч ихсэх, түүний гэмээр бол хүний биеийн доторх одоо хүч тамир өдрөөс өдөрт багасах гэж ярьдаг. За тэгээ энэ цаг улирал зун болоход бол яах вэ гэхээр шар хий хөдлөх цаг улирал болно гэсэн үг. Хий хөдлөх цаг улирал за мөн шар өөрөө хуримтлагдах, за бадган амьрлах ийм цаг улирал гэж дасан зохицлын хувьд хэлдэг байна. За энэ дараагийн зураг болохоор сая энэ дөрвөн улирлаа 6 цагтаа хуваасан байгаа. 6 цагтаа хуваахаар мөн л адилхан ерөнхийдөө өвлийн эхэн адаг гэсэн хоёр зүйл орж ирнэ. За дээрээс нь сая хаврын улирал зуны улирлын хооронд бол юуны дэгжирлийн цаг улирал орж ирдэг байгаа. За тэгэхээр эдгээр цаг улирлуудад одоо байгаль цаг уурын махбодын хувирлыг дагаад хүний биед ч гэсэн өмнө ярьсан тэр дасан зохицлын урвал явагдах учраас түүндээ тохирсон хоолунд эдийн ундааг хэрэглэх шаардлагатай болдгоо. За одоо та бүхэнд хоол ундыг бол ихэвчлэн хүний бие өөрөө төрөлхөөсөө заяасан тэр өвөрмөц чанартай хэрхэн тохируулаа хэрэглэх тухай. За цаашлах юм бол одоо улиралдаа зохицуулан хэрхэн хоол ундаа зөв хэрэглэх тухай юм зөвлөмжийн хичээл эхэлж байна. За тэгэхээр бидний уламж санаа ухааны гол судалж байгаа судар ном бол энэ 4 үндэс ном байгаа. За энэ 4 үндэс ном маань ерөнхийдөө төвд дангаа ухааны сонголтыг зохиол байгаа юм. За энэ дотор хүний бие өөрийнх нь төрлөх өвөрмөц чанар гэдэг зүйлийг хэлэхдээ одоо галын элч хэвлийн мөн чанарт нь тулгуурлаад хүмүүсийг ингээд өөр хэв шинж байхыг нь тогтоолоо гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ галын элч хэвлийн мөн чанар гэсэн зүйл бол цаанаа л өмнө удаа бидний ярьсан хийшэр бадганы аль нь илүү давамгай байх тэр бодис энергийн солилцооны ерөнхий хэв шинжийг хэлсэн ийм агуулга байдаг. За тэгээ ерөнхийдөө энд бол ерөнхийдөө хоолны хэрхэн зохицуулах тухай энэ судар номонд бичсэн зүйлийг товчхондоо хэлсэн байна. За ингээ хоол хоорондын зай бол хүний өөрийн наснаас хамаарах, замаа сая ярьсан нөгөө биеийн өвөрмөц чанараас хамаарах, за цаашлах юм бол одоо хотоодоо хоо шингээх тэр чадвараас нь хамаардаг л да. За одоо тухайлах юм бол хий мөн чанартай хүн байлаа гэж бодох юм бол галын элч жоохон тогтворгүй байдаг. Ерөнхийдөө хаяада их хаяада бага байх ч юм уу. Гэхдээ энэ хоолыг шингээх чадвар бол хүний наснаас маш их хамаарна. Сая ярьсан хийшэр бадган гэсэн бодис энергийн солилцоо хүний нэгэн биеийн хөгжлийн тухайд бас их өөр байдаг. Жишээлх юм бол бага насны хүүхэд болохоор бадган давмгай хэв шинжтэй гэж хэлнэ. Дунд дэргэм насны хүмүүс бол эдэр залуугаас одоо хижээл нас хүртэл бол шарын махбодын давмгай буюу тэр бодис энергийн солилцоо нэлийн эрчимтэй цаг үе гэж хэлнэ. За өвтөл наснд бол хий давмгай мөн чанартай болно гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бодис энергийнхаа солилцоон зохицуулаад хоолныхаа хэмжээг тохируулах хэрэгтэй. Ерөнхийдөө уламж санаа ухаанд бол биеийг одоо дараагийн удаад бас гаргах хотоодных нь хэмжээг одоо 4 хуваагаад үзэх юм бол тэрний 2% нь одоо хоол байх, 1% нь шингэн байх, 1% нь одоо хоосон байвал тарна гэж ингэж хэлдэг юм аа. За яг сая ярьсан зүйлийг энэ дээр гаргалаа тийм ээ. За бид хэдийн нөгөө өдрийн бодис энергийн солилцооны биоритм байгаа шүү дээ. Тэрхүү биоритм хийний цаг, шарын цаг, бадганы цаг гэдээ хуваана. Өдөр шөнийн 2 ихэн бол бадганы цагтаа орно. Өдөр шөнийн 2 дунд бол шарын цагтаа орно. Өдөр шөнийн 2 адаг бол хийн цагтаа орно. За жишээлх юм бол өглөөний 7:40-с 11:40 бол ерөнхийдөө юуны галын элчийн хувьд бол жоохон сулхан байх цаг байна гэж хэлж байна те. Тэгэхээр энэ үед бол их битгий хүнд хоол идээрэй гэж хэлсэн байна. За дараа нь 11:40-с 3:40 хооронд бол шарын цаг биомедээрээ таарж байгаа учраас энэ үед бол хотод эцсийн замын шүүрэл ялгаралт сайн байх, галын элч сайн байх ч юм уу. За энэ үед бол та өөрөө өдрийнхөө тодорхой хоолны бас их хувийг нь хэрэглэж болох юм байна. За дараа нь болохоор 3:40-с 7:40 хооронд болохоор одоо хий хөдлөх цаг улирал болно тийм ээ. Тэгэхээр энэ үед бол бас их хоол идэхгүй маш одоо хөнгөн багахны гэдэг тохно гэж. За ингээд 7:40-с 11:40 ч юм уу нэлээд жоохон одоо шөнийн ихэнх цаг үе болно тийм ээ. Тэгэхээр энэ үед бол төдийлөн их идэхгүй байвал зохимжтой гэж хэлдэг. За ер нь манай уламжлалгүйчдүүд настангууд бол ер нь харуу бүрээ болоход их идэхгүй гэж тэр ярьдаг шүү дээ тийм ээ. За эдгээрүүд бол яг тэр санаа бас бие амьдлаа ингээд тохирдог байгаа. За ингээд шүн дундын цаг үе бол мэдээж хүний өдөртөө идсэн тэр хоол ундны нарийн бодисын солилцооны одоо задралын бүтээгдэхүүнүүд бие махбоддоо шингэх юм 50 цаг үлээл учраас энэ үед бол бас идэж уух ёсгүй байх нэ. За ингээд үүрээр юм уу өглөө эртүр бол хий хөдлөх цаг үлээл учраас энэ үед бол хослог шинтэй хоолыг багахан хэмжээтэй хэрэглэх зохимжтой байх нэ.
За ингээ хоол хүнсний зөвлөмжийг бол ихэвчлэн цаг улирлаар энэ дээр харуулсан байна. За өвлийн ихэнх цаг гэхээр ихэвчлэн гадна цаг улирал бол хүүтэн болсон байгаа тийм ээ. За бадган хөдөлгөж байгаа цаг улирал байна. За энэ үед бол амтлаг амттаа одоо эсгэлэн амттаа давслаг амттаа хоолнд гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ уламж намгаа ухааны энэ амтлаг давслаг эсгэлэн гэсэн энэ махбод болохоор шууд бидний амаараа хүртэхээс гадна цаанаа тухайн тэр хоол хүнсний доторх бүтэц химийн бүтэцийг агуулсан байдаг. Жишээлх юм бол амтлаг амттаа хоолнд нь махан хүнс махан хоолуудыг бас оруулсан байдаг. Тэгэхээр энэ бидний амандаа амтахад чихэрлэг амтагдах энэ одоо side dish гэж хэлдэг чихэрлэг амт эсвэл энэ одоо хоолны бүтэц найрлагаас хамаарсан энэ амтлаг гэсэн энэ хоёр амтны цаад утас шалтгааныг бас ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр амтлаг амт гэдэг бол өвлийн үйлрэлд бол монголчууд ялангуяа махан хоолыг хэрэглэж ирсэн түүнээс ашгүй холбоотой тийм нэр томьёо багмаа. За бие махбодын хувьд болохоор ерөнхийдөө хөдөлгөөн хийн дулаан уцлан за хүүтэж даарахаас сэргийлнэ. Ялангуяа биендээ тос төрөх юм бол шингэн төрлийн ургамлын гаралтай тосыг төрөхөл зохимжтой гэж хэлсэн байна. За дараа нь өвлийн адаг цаг улирал болохоор мөн адилхан өвлийн ихэнтэйгээ адилхан эдийн ондоо бол явдал мөрийг баримтлаараа гэж хэлсэн байна. За хаврын улирал болоход бол гадна байгаль цагуур дулаарж ирнэ тийм ээ. За тэгээ нөгөө өвөлдөө нилээ их хурсан идэж уусан махан төрлийн хоол хүнс ч юм уу бие махбодод ихээр өрөмтлөгчин шороо усны тэр махбодууд бол хөдлөх цаг улирал болдог. Тэгэхээр энэ үед хэрэглэх хаврын улирал хэрэглэх хоол хүнс бол ихэвчлэн гашуун амттай, халуун амттай, эдгээр ихүүн амттай хоол хүнсийг хэрэглэнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ гашуун амт гэдэг бол үнэл цаанаа тухайн тэр юуны хоол хүнсний бодисын химийн найрлагатай холбоотой байдаг. За халуун амт гэдэг бол одоо халуун төрлийн одоо халуун ногооч гэдэг юм уу ихэвчлэн одоо энэ ургамал одоо ихэвчлэн уламж намгаахын одоо эмийн бодис ч юм уу эсвэл бидний энэ хоол хүнс бол тухайн тэр ургасан газараас маш их хамааралтай тийм ээ. Тэгэхээр хаврын улирлал ихэвчлэн хүүтэн нойтон хүнд биш хөнгөн хуура халуун хоолндыг хэрэглэнэ гэж ойлгох хэрэгтэй. За хоол хүнсний бие махбодын одоо дасгал хөдөлгөөн амьдралын хөвшлийн хувьд бол нэлээд жоохон хөдөлгөөн хийх шаардлагатай гэж хэлнэ. За харин даарч хөд болохгүй. За энийг манай монголчууд мэддэг тийм ээ. Хаврын салхи, хаврын нэвтэнтэр гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр хаврын улирал бол өдрөөр унтахыг бас зээрлэх хэрэгтэй гэж хэлдэг. За өдрөөр унтах юм бол ер нь жаахан цаанаа муудсныг юм явагддаг гэж хэлдэг байна. За зуны улирал болоход бол эргээд амтлаг хөнгөн тосдог хоолундыг хэрэглэнэ. Учир нь бол энэ үед одоо хий хөдлөж байгаа цаг улирал гэж хэлэх учраас байгаль цагуур одоо гал болон хий махбодын хүчигсэн хүний биеийн өөрийн доторх тамирнийхээ жоохон бага болсон байгаатай холбоотойгоор одоо шингэхэд хялбархан за тэгсэн мөртөндөө бие махбодыг одоо шимжүүлэх амтлаг амттай за тэгээд тослог зүйлийг хэрэглэнэ гэдэг. За тэгээд бие юуны амьдралын хөвшлийн хувьд онцгой анхаарах зүйлүүдийг хэлсэн байна тийм ээ. Хэд их хөдөлгөөн хийх юм эсвэл наран тэтэг шаргадах ялангуяа архийг уух зэргүүд одоо цэрцээ байна гэдэг. За архийг хэрвээ уух юм бол яг энэ цаг үеэрл хүний өөрийн эд эсийн тэр бодис энергийн солилцоо одоо нэлээд их эмзэг байгаа учраас нь хэд их одоо биеийн гэмтэх магадлал өндөртөө гэж хэлсэн байх жишээ нь. За дараа нь зуны сүүс ар ч юм уу за энэ үед бол илүү их тийм байгаль цагуур халууны хэмжээ нэмэгдэх, түүний хажуугаар хур бороо орох, бие махбодын дотор халуун цаагаараа далдуур хуурах, эсэн мөртөндөө хур салхины хүчээр биеийн хий хөдлөх, тамир тэнхээ бас сулхан бага байгаа цаг улирал гэж ойлгоно. За энэ цаг улирал бол мөн адилхан хэд их наран чаргатгаас сэргийлэх, өдрийн цагаар унтахыг онцгой анхаарах хэрэгтэй гэсэн байна. За манай монголчууд бас ярьдаг тийм ээ халууны цаг улирал өдөр унтах муу байдгаа гэж. За намрын улирал болоход бол эргээд нөгөө зуны туршид хурсан нөгөө халуун маань хөдлөх цаг улирал болцсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол намрын улирал болохоор хий одоо амьрлаад шар хөдлөх цаг улирал. За энэ цаг улирал хэрэглэх хоол хүнсний амт нь бол ихэвчлэн амтлаг болон гашуун амт байна. Тэгэхээр амтлаг гашуун гэсэн юм ерөнхий ганцхан нэр бол цаанаа тухайн тэр хүнсний бодисын доторх химийн найрлагуудыг агуулж ядгаа гэж ярьсан тийм ээ. За тэгээд намрын улирал болохоор ихэвчлэн одоо хялбар шингэх хүнсний ногоо зүйлүүдийг хэрэглэх нь бол илүү их ач тустай. За мөн дээрээс нь намрын улирал бол манай уламж намгаах ухаан бие махбодоо нэлээд цэвэрлэх, туулгах одоо тийм заслыг эрүүл хүн ч гэсэн хийвэл сайн гэж хэлдэг. Мэдээж биеийн дотор халуун ихсэж байгаа учраас энэ үед бол халуун эсгэлэн чанартай марх зэргүүдийг онцгой анхаарах хэрэгтэй гэж анхааруулсан байна. За мэдээж энэ халуун биеийн халуун хамгийн дээд зэгтээ дотор халуунаа дээшлүүлж байгаа намрын цаг улирал учраас мөн адилхан өдрийн цагаар унтахгүй, хэдийг халуунд чаргадахгүй. За иймэрхүү халуун сэрүүнийг тэнцвүүлж зохистой байна. За ингээ ерөнхийдөө уламж намгаах ухааны хоол ундтай холбоотой ерөнхий нэгдүгээр хэдхэн зөвлөмжүүдийг энд үгээр оруулсан байна.
За тэгэхээр энэ хоол хүнсийг хэрэглэхдээ бол уулын хүн өөрийнхөө төрөлх ürмэс чанар буюу тэр бодис энергийн солилцооны чадамжиндаа тохируулан хэрэглэх ёстой гэсэн ийм заавар зөвлөмж байдаг. За энэ юу гэсэн үг юм гэхээр би хийм үн чанартай шул гэж мэдчих юм бол би өөрөө одоо хүүтэн чанартай усыг их уухгүй байх ч гэдэг юм уу. Хоолундных нь махны төрөл гэсэн ямааны хоньны мах гэгчлэн цаагаараа тустай юм ялгаатай болно. За түүнийг мөн хамгийн сүүлийн стадиудад нэлээд дэлгэрэнгүй гаргасан байгаа. За мөн цаашдаа хоолундыг хэрэглэхдээ өөрийнхөө хотоодны галын элчин тохируулах ёстой гэж. Хотоодны галын элчин тохируулна гэдэг нь мөн саяхан ярьсан төрөлх ürмэс чанартай холбоотой. Тэгэхээр хоолныхаа хэмжээг бол ерөнхийдөө хотоодод 4% үзээд түрүүний ярьсан 2-1-1 гэсэн харьцаагаар хэрэглэх зохистой. За мөн дараад нь болохоор хоолундыг мэдээж удирдлагатай тохируулах ёстой. За манай монголчуудын уламжлал бол өвөлдөө махан хоолоо хэрэглэх боловч зундаа махан хоолыг эрс одоо татгалзах тэрний оронд цагаан эдээгээ хэрэглэх ч юм уу хэрвээ мах хэрэглэх юм бол одоо намартаа өвөлдөө нөөцөлсөн одоо шороо ус чийг багтаа нөөцөлсөн тэр нөгөө борц зэргүүдийг багсаагаар хэрэглэх гэгчлэн байдаг тийм ээ. Тэгэхээр энэ удирдлагатай тогтсон хоолунд бол тухайн насан зохицол эрүүл байхад хамгийн их чухал байх нэ. За тэгээ эцэст нь бол мэдээж хоол бол насандаа тохирсон байх хэрэгтэй тийм ээ. За бага насны хүүхэд бол бие махбод нь одоо бүрэн гүйцэтгэх учраас хоолундыг бол хэмжээгийн шимтээ багаар шинэлэн хийж өгөх жишээ нэ байдаг. За энэ хүү өснөгт бол ерөнхийдөө хоол хүнсний нэр төрөл бүрийг тухайн хүний өөрийнх нь одоо ürмэс чанарт тохирсон хамгийн их тохиромжтой. За хаяа хэрэглэвэл тохиромжтой, огт хэрэглэхгүй байвал тохиромжтой гэсэн энэ хэлбэрээр цаашдаа ингээд урангуулan одоо дэлгэрэнгүй байдлаар үзүүлсэн байгаа. Жишээлх юм бол хийм үн чанартай хүн бол ерөнхийдөө бодис энергийн солилцооны хувьд идэж уусан хоолундаа энерги нэлээд алдах чадвартай, шимтгийлийн нөөцлөх чадвар багатай, галын ичт гэсэн мөртөө багатай, хаяа бага юм хүмүүс байгаа тийм ээ. Тэгэхээр үр тарианы зүйлийн хувьд бол ихэвчлэн бараан бор будаа юм уу эсвэл нь одоо манайхан болохоор 10 антер гэж хэлдэг шүү дээ. За тиймэрхүү хураа газрын өрсөд тохиромжтой. За харин хаяа хэрэглэхэд бол одоо юуны шошийн төрлийн зүйлүүд шар буурцах зэргүүд тохиромжтой. За огт хэрэглэхгүй байх зүйлүүд нь болохоор нэлээд их тийм цагаан гурил гэж хэлсэн байна. Тэгэхээр цагаан гурил буудаа гэдэг бол ерөнхийдөө жоохон хүнд мөн чанартай үр тариа байдаг. Тэгэхээр энэ хийм мөн чанартай хүмүүс бол цаашаага галын элч багтаа учраас хүнд зүйлийг хэрэглээд байх юм бол галын элч нь жоохон буурах магадлалтай байдаг. За дараа нь dairy products буюу одоо цагаан эдийн зүйлүүд болохоор хийм үн чанартай хүмүүстэй сүүний төрлийн зүйлүүд бүгдээрээ тохиромжтой байдаг. Манай орны 5 уушруу малын бүхий сүү бол тохиромжтой байна. За тэгээ хаяа хэрэглэх нь бол одоо ястаг гэдэг юм уу эсвэл нь одоо fermented drink гэхээр ихэвчлэн одоо нэрсэн юу гэж хэлж байгаа дайр гэх юм уу тэдгэрүүдийг хэлж байгаа. За дараа нь махны зүйл бол ихэвчлэн бол одоо адууны мах мөн таргууны мах ч гэдэг юм уу эдгэрүүдийг бол тохиромжтой гэж хэлсэн байна. Загас болон дахиад ч юм уу. За тэгээ хаяа хэрэглэх нь бол ямаа тэмээ үхэр гихчлээ ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол ямаа тэмээ зэргүү жоохон сэрүүн чанартай учраас хийм үн чанартай хүмүүст бас байнгын хэрэглэл тохиромжтой биш байх нэ. За дараа нь тосны зүйл бол давсны зүйл тийм ээ. Тэгэхээр энэ шарын хийний мөн чанартангууд бол тосыг хэрэглэх нь тохиромжтой. Тэгэхээр тохироос хэрэглэлтэй ихэвчлэн ханаагүй буюу ургамлын гаралтай тос тохиромжтой гэж бичсэн байна. За дараа нь ургамлын юуны ногооны тухайд болохоор сонгон сармис зэргүүдийг хэлсэн байна. За хаяа хэрэглэх нь бол нэлээд их услаг ихтэй зүйлүүдийг бичсэн байна. Одоо өргөс тэмэх одоо мөөгч гэдэг юм уу. За гэсэн мөртөнд бас хит их халуун чанартай зүйлийг бас болохгүй аа гэсэн. За ингээ хэрэглэхгүй байвал тохиромжтой зүйл нь болохоор ихэвчлэн байцааны зүйлийг хэлсэн байна. Байцаа болохоор ихэвчлэн услаг чанартай тийм үн чанартангууд хэрэглэнгуут амархан ойрхон шийх ч юм уу тийм сэрүүт байдал илэрдэг байх нэ. За дараа нь жимсийг мөн адилхан ингээд саяхтай адилхан тайлбарлаж болно. За ингээ ерөнхийдөө хамгийн доотлих нь бол хоолны нэмэлт бодисуудыг хэрэглэсэн байгаа. За хамгийн хоолны нэмэлт бодисуудаар ихэвчлэн хийм үн чанартай хүмүүс бол аливаа тийм баг зэрэг тийм сонгон сармис гэдэг юм уу эсвэл нь одоо юу ч юм уу цагаан гаа ч юм уу эсвэл нь юуны кардамом энэ гэдэг эдгээр одоо хоол амтлагчдыг багасгах хэрэглэх юм бол харин тохиромжтой галын элч одоо хоошингийн чадварыг нь илүү сэдэх өвчин зүйл гэж хэлнэ. Огт хэрэглэхгүй байх зүйл бол сахар гэж хэлсэн байгаа. Тэгэхээр цагаан чихэр гэдэг бол өөрөө хүний биеийн дотор глюкоз болох хүнд хүйтэн мөн чанарыг илэрхийлж байгаа учраас хийний мөн чанарт нь тохиромжгүй байх нэ. За энд бол шарын мөн чанартай хүмүүсийн хамгийн тохиромжтой нь бол цэнхэр өнгөн дээр бичигдсэн байна. За ногоон дээр бол хаяа хэрэглүүл тохиромжтой. За энэ арын шар дэвсгэр дээр бол хэрэглэхгүй байх зүйлүүдийг хэлсэн байна. За эдгээрээс онцгойлон хэрэглэхгүй зүйлийг эхлээд нэг хэлээд үгэй. За хэрэглэхгүй зүйл нь бол
дундаа усны зүйл дээр бол шарын мөн чанартангууд ихэвчлэн хатуу арх эдгээрүүдийг хэрэглэхгүй байвал зохимжтой гэж хэлж байгаа. Тэр нь яагаад гэж байгаа юм гэхээр өөрийнх нь бодис энергийн солилцоо эсэлдэх чадамж илүү их давмгай. Хэрвээ архитарсны зүйлийг ялангуяа халуун залуу одоо ойр залуу насндаа 20 30 эдгээр насндаа хэрэглэх юм бол хэд эсэлдэх эмгэг явагдах, элэг өөгчд явагдах, дунд бие гэмтэх, түүнээсээ болоод муу цусны гэм үүсэх, насан туршийнхаа өвчнийг авах юм боломжтой байдаг учраас энэ судар номдын эртнээсээ мэдэж тэмдэглэсэн байдаг байна. За ингээ хоол хүнсний тухайд бол ихэвчлэн сэрүүн хөнгөн зүйлүүдийг тохиромжтой байдлаар ингээ бичсэн байгаа. За бадган мөн чанартай хүмүүсийн тохирох хоол хүнс нь эхний багандаа хаяа хэрэглүүл тохиромжтой нь бол ногоон дэвсгэр дээр. За энэ улбар шардуу дэвсгэр дээр болохоор огт хэрэглэхгүй байх зүйлүүдийг бичсэн байна. За огт хэрэглэхгүй байх зүйлэн дээр бол ихэвчлэн нөгөө нэг хүнд мөн чанартай үр тариа бичсэн байна. Бадган өөрөө шороо усан мөн чанартай өөрийнхөө энергийг нэлээх нөөцлөх биеийн аяндаа энэ нэмэгдэх юм тослог өөхлөг ихтэй байх юм хэвшинж байдаг учраас энэ тослог өөхлөг зүйлүүдийг анхаарах. Ялангуяа энэ тосон дээр хансан тоснуудыг бас бичсэн байна те. За ингээд уух зүйлэн дээр ориглох зүйлүүд ихэвчлэн хүүтэн зүйлүүдийг бас хэрэглэхгүй байвал тохиромжтой гэж бичсэн байна. За тохиромжтой зүйлүүд нь бол ихэвчлэн халуун дулаан хөнгөн мөн чанартай хоолны нэр төрлүүдийг жагсаасан байгаа. За ингээд саяын махбодууд бол хоорондоо хавсарсан байхад ямар хоол унд тохиромжтой хийгээд хаяа хэрэглүүл зохих огт хэрэглэхгүй байх тохиромжтой зүйлүүдийг бас энэ дээр оруулсан байна. За эдгээр хичээлийг бэлтгэсэн зүйлийг та өөрөө унших боломжтой үедээ бас дахимаас унших боломжтой учраас бид тэр аргыг нь зааж өгöd зарим нэгэн цаг хэмнэх үйлдэлээс сая энэ хоол хүнсийг дэлгэрэнгүй биш товчхон тайлбарлалаа. За энэ схем болохоор ерөнхийдөө хүний бие эрүүл байхад ямархуу нөлөөллүүд хүчин зүйлүүд хамааралтай тухай юм хэсэг байгаа юм. Тэгэхээр хүний бие эрүүл байна гэдэг бол өдөр тутамдаа амьдралдаа бол энэ төр хэрэгжилж байгаа хоол хүнс нь одоо өдрийнхөө цаг улирал биоритм улиралдаа тохирсон байхаас гадна хүний биеийн төрлөх өвөрмөц чанарт нь тохирсон байвал хамгийн сайн гэсэн юм зөвлөмж байдаг. Тэгэхээр энэ эрүүл байхад хүн өөрийнхөө төрлөх өвөрмөц чанарыг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бихий шарын хүн юм уу, бадган шарын хүн юм уу гэдгээ өөрөө мэдвэл сайн гэсэн үг. За тэгээ мэдээж дөрвөн улирлыг дагаад цаг улирал бол өөрчлөгдөж байгаа. Энэ дасан зохицлын физик хүчин зүйл бидэнд хэрхэн нөлөөлдөг тэр зүйлийг мэдэх ёстой. Тэгэхээр энэ байгаль цаг уурын одоо одон зурхаан гар бол 4 махбод тийм ээ шороо ус гал хийж юм уу. За ингээд юуны хятад юугаараа болохоор хар зурхаан 5 махбод бол 5 махбод байна. Тэгэхээр махбод гэж хэлж байгаа тэр зүйл болохоор ихэвчлэн энэ байгаль цаг уурын бүх зүйлийг тайлбарлах, бие махбодыг ч бүтэц зүйл ажиллагаа тайлбарлах юм ерөнхий юм ухааны утга ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ махбодууд хоорондоо ингээд улирлын хооронд ингээд шилжиж өөрчлөгдөж байдаг гэж байгаа. Энэ юу гэсэн үг юм гэхээр байгаль цаг уураа өөрчлөгдөх тэрхүү дасан зохицлыг л ерөнхийдөө энэ олонхоо хувьд ингээд бадаж ойлгуулсан ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ дасан байгалийн махбодын өөрчлөлтийг дагаад хүний биеийн дотор байгаа нөгөө хийшэр бадган гэдгээр томьёологдсон бодис энергийн солилцоо бол яг тэр биоритмээ дагаад ийм тодорхой одоо онцлогтой байдаг гэдгийг хамааруулсан ойлголт байдаг. За ингээ ерөнхийдөө хичээлийн маань төгсгөл болж байна. Тэгэхээр нь монголчууд бол эртнээсээ энэ эрүүл амьдрахын зарчмыг бол ихэвчлэн энэ уламжлалт хангаах ухааны гол зарчим болохоор сая ярьсан зүйлүүд хамаарж байгаа. Өөрөөр хэлэх юм бол уламжлалт хангаах ухаан бол цаанаа урдсан сэргийлэх хангаах ухаан байгаа юм. Уламжлалт хангаах ухаан нь өөрөө заримдаа тэжээхүү ухаан ч гэж нэрлэгддэг. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр өвчлөхөөс өмнө одоо тэжээж тэтгэх байгаль хүн хоёрын хооронд, нийгэм хүн хоёрын хооронд хүн өөрөө хэрхэн дасан зохицож одоо эрүүл байх тэр талыг нь илүү их тийм одоо тайлбарласан юм юу байдаг. Онл байдаг. Тэгэхээр хүн болвол нь өдөр тутамдаа хэрэглэх хоол ундаа тохируулахаас гадна мэдээ сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй тийм ээ. За сэтгэл санааны тэр хэд их стресс ачааллыг бас их зохицуулах хэрэгтэй. Улирлын биоритмик эдгээрүүд бол маш их чухал. Дээрээс нь хүний өөрөө хувь хүний тэр төрлөх өвөрмөц чанар буюу бодис энергийнхаа солилцооны тэр чадамж онцлогийг мэдэж авах нь бол хамгийн чухал байдаг юм аа. За тэгэхээр уламжлалт хангаах ухаан бол ерөнхийдөө урдсан сэргийлэх хангаах ухааны үхэл үзэл санааг хамаарсан байдаг. Мөн дээрээс нь хүнийг өөрийнх нь нүдэнд үзэгдэх бие төдийгүй нүдэнд далд байх тэр сэтгэл гэдэг зүйл маш их чухал гэж хэлдэг учраас энэ сэтгэл болон биеийн энэ өөрийнх нь тэнцвэртэй байдлыг хадгалахыг чухалчилсан байдаг. За саяын хичээлийг бол ерөнхийдөө энэ цахимаас үзэх боломжтой. За манай сургуулийн багш нар хамтраад энэ хоёр төрлийн юм өгүүлэлийг цахимд оруулсан байгаа. За олон улсын урдсан сэргийлэх хангаах ухаан гэсэн хэвлэлтэнд бол яг энэ сэдвээрээ бидний ярьсан сэдв өгүүлэл бас байгаа. За мөн дараагийнх нь бол хүний биеийн төрлөх өвөрмөц чанар суурлаад өвчнөөс хэрхэн урдсан сэргийлэх тухай хэлсэн юм
2 өгүүл байгаа. За эдгээрүүдийг тодорхой унших юм бол та өөрийгөө ямар төрлийн өвөрмөц чанартай өөрөө мэдэх боломжтой. Мөн түүндээ тохирсон түрүүний ярьсан олон тэр хоол хүнсний учир зүг өөрөө дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.